За, ийм л юм болсон юм да. Доллар биш. Тэгтээ яа заавал юм болсон юм бол. Амттай шалгахгүй байх магадaltaй гэж бодсон. Би ч логик нь ажиллаг байна. Стик дээр хэлчихсэн байна. Өнөөдрийн хүндх сэдв бол авилга. Та бүхэн овсны эргээр налидын таньж байгаа бах. Амсны хэрэг инээдтэй санагдчихсан. Амар хэмжээний мөнгө австраж ихсэн байсан гэр. Нэх сонирхоогүй гэдэг. Яг инээдтэй санагдсан зүйл нь бол яг тэр тухайн бичлэгэн дээр болж байгаа үйл явдал нь инээдтэй санагдсан. Амьс руугаа авч мөнгө ийцэн. Нэг сардлаг амьс хоёр л нэг амар одоолоодсэн. Тэгээд яг тухайн үед нь л нэг за ямар ч байсан нэг юм нэг авилгын хэрэг гарсан юм байна гэдэг агуулгыг бол мэдчихсэн. Гэхдээ надад л нэг жоохон онцгой санагдсан. Жихүүц төрмөр. Ер нь ёс зүйгүй юм шиг санагдлаа л да. Монгол улс ер нь авилгатай идэвхтэй улс байна даа л гэдг нь бол бүр тодорхой болж ин доо. Нийтэд бүр ил болж ин доо гэж гарч тэгж бодчихсон. Нэг талд ингээд төрийн үйлчлэгийг авах гэж байгаа. Иргэн хуулийн этгээд байсан. Нөгөө талаас одоо мэргэжлийн хяналтын газар төрийн үйлчлэгийг үзүүлэх гэсэн. Тэр үзүүлэх байгаа үйлчлэгээ одоо хууль заасны дагуу ч юм уу тодорхой хугацааны дагуу ч юм уу үзүүлэх ёстой зүйл үзүүлээгүй. Гэс болоод ер нь бол энэ хэрэг гарсан гэж бол үзэж байгаа. Тэгээ хэдүүлээ бол өнөөдөр дуйлын тэргийн асуудлыг эргэн тойронд биш. Энэ дуйлын тэргийг дахин гаргахгүй тулд энэ гэмт хэргийг үйлдвэрлэхгүй тулд бизнес эрхлэгчид бизнестэй учирж байгаа төрийн саадыг яах ёстой вэ гэдэг талаар асуудал шийдэл ярихад л оршиж байгаа. Дуйлын тэргийг бүгдээр мэдчихэж байгаа. Тэгэхээр хэдүүлээ гарц шийдэл ямар ажиллах вэ? Төр энэ гэмтрийг дахин үйлдвэрлэхгүй байхын тулд одоо яг ямар байгаа талаар л одоо та бүхэн зөрчилөөтэй саналаа солилцож байна. Авилгын хэрэг үйлдвэрлэхгүй байх, хүмүүсээ авилгын хэрэгээр шоронд оруулахгүй байх, бизнес эрхлэгчид асуудлаа шийдэхийн тулд төрийн албан тушаалтанд хахуул өгөхөөсөөр аргагүй байдалд оруулахгүй тулд яах ёстой вэ гэдэг талаар сэтгэл судлаач, санхүүч, зам найруулагч, эрх зүйч мэргэжлийн залуучуудтай асуудал шийдлийн талаар ярилцсан юм аа. За залуучууд маань бүтэн 2-3 цагийн турш санал бодлоо солилцож төрөл бүрийн мэргэжлийнхээ онцлог талаас нь ярьсан боловч яг тодорхой асуудал дээр санал нэгтгэсэн гэж байсан. Гомдол гаргаж байгаа этгээдэг цалгаан зордуулдаг байхгүй юу? Би ялангуяа нийтийн хашгийн үүднээс юм гомдлоо гаргаж үзсэн. Манай нөө тэр ах байгаа шүү дээ. Манай тэнт ч нөө тим хүн байгаа шүү дээ. Миний найз ч нэр өнөөдөр ийм местэн дээр байгаа шүү дээ. Тэрэн лугаа ирч. За үйл ажиллагаа явуулахын зогсооч чинь. Тэгэнгүүт нөгөө хүмүүс чинь бизнес эрхэлж байгаа хүмүүс чинь хэрэг мэдлэгтэй байвал арай өөрөөр харилцсан тий. Өөрсдөө эхлээд яг тэр тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй зүйлсээ тэгээд дээрээс нь шаардлагатай байдаг бүх зүйлсээ эхлээд 100% окей болгоч ёо тий. Ямар ч юм асуудал дараа нь үүсгэргүүд нэгдсэн ийм бүрдүүлэх ёстой материалуудыг шууд ингээл тав гээл гаргаад өгөх хэрэгтэй байхгүй юу? Мэргэжлийн хэлтийн байгууллага одоо байгууллагыг шалгахтаа тухайн байгууллагын үнэт зүйл өрсөлдөөн нийгмийн байр суурийг бас хүндэлж ийм шалгалт хэн шалгах ажиллагаа явуулдаг байгаасаа гэдэг бол би өөрөө тэгж боддог байхгүй юу? Нэг өсөндө бизнес эрхлэгч өөрөө хууль заасан шаардлагыг хангацсан гэж бодож байгаа бол тэр шаардлагыг нь төрийн байгууллага хүлээж аваад шийдвэрлэх ёстой гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Зөвшөөрлөө нөхгүй хэсэг богдуулаад энэ хэрэг ахуул авсан гэж штэ. Гэтэл тэр нь онлайн байсан бол даргамж юм уу дээр даргамж одоо төрийн бүртгэлийн юм гэсэн хараалахад л амрал болох нь дээ тий. Гадаад хэлний яамны сайт руу ороод баталгаажуулалт авъя гэд бүрдүүлэх ёстой материалуудыг нь унших юм бол маш ойлгомжтой. Би бол ойлгож байна. Гэхдээ тэр нэг материалыг нь бүрдүүлэхийн тулд би ард нь дахиад 2-3 газараар явах ёстой байдгийг тэнд бичээг байгаа байхгүй юу? Тэрийн мэргэжлийн холбоодоор хийлэгдэг үл явах. Тэр ирээдүйг нь хулгайлаад байгаа, хулгайлж байгаа энэ үйлдэлд нэр холбогдоод байгаа этгээдүүдэд өндөр хариуцлага нөлөөлөх хэрэгтэй. Нэгсэндээ
авилгын эрхт холбогдож байгаа хүмүүс шийтгэлээс айхгүй байна гэсэн үг. Тэгэхээр нийгмээрээ зэгсдэг байц сайл гэдэг одоо нэг шийдэл гэх юм уу, уриалга гэх юм уу энэ зүйл байна. Одоо тухайн нэг албан тушаал дээр байгаа хүмүүс нь илүү мэрэгжлийн төвшөнд илүү их мэдлэгтэй бас тийм нөө тухайн мэрэгжлийнхээ тийм ёс зүйтэй хүмүүс байх юм бол тийм нөө хэлэх хол авахгүй байх магадлал аяг өндөртэй байхгүй юу? Мэдээлэхээсээ айдаггүй тийм орчин байвал зүгээр юм болов уу гэж бодож байна. Би жишээ нь авилга авцсан өгцөн үнийг би мэдж байгаа бол би цагдаад очиж мэдээлээ гэж бодоход тэрийг ямар нэгэн аргаар би олж мэдэх юм би тэгж мэдрээд байгаа байхгүй юу? Ямар нэгэн аргаар олоо мэдчихэв. Авилгын тэмцэх газрын сайт гэж байдаг. Тэрэн дээр яг нөгөө оронгууд та авилгын тухай ингээд мэдээлэл гаргах боломжтой гэвэл шууд нөгөө бүглэх хэсэг байдаг байхгүй юу? Тэгээ бас 110 гэж утас байна. Тэднэр лөө мэдэгдэж болно. Тэр бол амар амархан арга. Гэхдээ тэднэр дээр нөгөө нэг одоо өргөдөл гомдол гаргах чих мэдээлэл байдаг. Юу вэ тэгэхээр би яг гомдол гаргахын тулд миний имэйл хаяг, регистрийн дугаар, овог нэр, тэгээ утасны дугаарыг авч байгаа байхгүй. Би ч дотроо яригдчих шүү дээ. За энийг бөглөөд өгчдөг дараа нь би зүтгэх юм болов тий. Тэг би чинь тэгэл дахиад ажил дээр ингээд ажилдаа очсон чинь мэдгүй юм гэж би хин нэгний талаар ингээд өгцөнс чинь нэг өдөр ажиллаас намайг ажиллаас халаа хийцэн байл л. Тэгээ би юу хин тэгээ тэрнтэй холбогдуулж бодоод юу ч мэдгүй. Яа ч үгүй. Тэгээ гэртээ ирсэн тэгэл яагаад мэдээлэхгүй яагаад авилгын талаар мэдээлэл ингээд дуугаа өнгөрөөд байна гэдэг маань бичих гэж оролдсон байж шүү хүмүүсийн дотор. А тэгэнгуутаа хувийн мэдээлэл дээр очингуудаа би хэрэг аюулгүй билээ гэдэг тал дээр очиод хэрэгэлзээд эхэлж штэ. Би авилгын сайтн дээр ингэдэм байх гэдгийг одоо наад захын хүн мэддэг байх хэрэгтэй гэх юм уу? Тэр амар муу маркетинг хийж гэнэ гэсэн үг. Миний чихэнд юу ч хүрээгүй авилгын сайт байдаг ч юм уу? Тэрийг ч би мэдэхгүй юм. Шүүл хүлээсний мэдээр намайг ямар нэгэн байдлаар дарамтлуул яах вэ гэж айснаасаа болоод эсвэл ямар нэгэн байдлаар одоо үл итгэсэн байдлаар мэдээлэл өгөөгүй гэсэн юм асуудлууд гарч ирж байна. Тэгэхээр авилгын тэмцэх газрынхан маань бас мэдээлэл авах жирийн иргэд залуучууд мэдээлэл өгөх төр боломжийг хувийн мэдээллийг авахгүйгээр яаж авч болох уу гэдгийг анхаарах бас хэрэгтэй байна. За авилгатай тэмцэх газрын чиг үүргийн нэгт нь авилгаанаас урьдчилан сэргийлэх, авилгын талаар мэдгээр соён гээгэрүүлэх гэсэн чиг үүргийг тусгасан байдаг тийм ээ. За үүнтэй холбогдуулж ямар арга хэмжээнүүдийг танай байгууллагын зүгээс авч байна. За бид бол авилгатай тэмцэх газар олон нийтийн зөвлөл гэж явж байгаа. За бид нар болохоор авилгатай тэмцэх газарт хэд хэдэн хилцүүд албад байдсан шүү дээ. За тэрний нэг нь манай урьдчилан сэргийлэх соён гээгэрүүл хилцсэн байна. Тэгээ урьдчилан сэргийлнэ гэдэг чинь авилга авахгүй байхыг хандлагыг ухамсарлуулна гэсэн. Соён гээгэрүүлнэ гэдэг чинь ийм хуультай юм байна, ийм хөтөлбөртэй юм гэдэг мэдлэгтэй болгоно гэсэн бол тийм. Тэгэхээр энэ чиглэлийн ажил манад хангалттай юу, хангалтгүй юу гэдгийг бол бас олон нийт өөрсдөө дүгнж байгаа ба. За яг авилгал гэдэг чинь ийм байдгийн шүү гэж бол яг зорж бол нэг судалж байгаагүй. Авилгыг зөв гэж боддог ч юм уу эсвэл зүгээр гэж боддогтой зүгээр өнгөрөөг байгаа шүү дээ. Надаас хол сэдв санагдсан болов уу гэж зүгээр бодсон. Ер нь олон хүмүүст тийм байдаг бах. Нэлээд хүн том сэдвүүл санагддаг. Тийм учраас яг амар нухацтайгаар бодож эргэцүүлж байгаагүй. Бараг өөр гаргалгаа байхгүй гэж боддогтой нь холбоотой. Төрийн үйлчлэлийн айгүй тийм ядаргаатай тэгээд дээрэс нь айгүй их тийм зардал чирэгдэлтэй байдаг. Залуучуудын авилгалын эсрэг ингэж хандахгүй байгаадаа нь хүрээлэн байгаа орчноос хамаарж байгаа юм болов уу гэж бовдоо боддог. Хүрээлэн байгаа орчин дундаасаа гэр бүлээсээ социализмын үеийнхэнтэй хамт бид нар амьдардаг штеп. Өнгөрсөн үеийнхнаар амьдралаа шийдүүлээд тэр үеэс нэг юм бид нарт ингээ үлдсэн яваад байна л гэсэн үг. Ус байдаг хинч тоодоггүй. Би ч шийдэж тоодоггүй хүмүүсийнхэн л нэг явсан юм шиг байна. Би бакалаврд орохоос өмнөх хүртлээр энэ авилга гэдэг ямар муухай юм бэ гэдгийг мтэгүйсэн. Ерөөсөө юу гэсэн үг вэ гэхээр их сургуулийн мэдлэг олохоос өмнө ялангуяа их сургуультай хуулийн их сургуулийн мэдлэг олж авахаас өмнө авилга гэж юу юм? Авилга ямар хор уршигтай юм? Яагаад хүмүүс авилга авдаг гэдгийг би ерөөсөө мэдээгүй. Гэвч энэ мэдлэгийг бол ерөнхий боловсрол дунд анги ахлах ангид олох боломжтой байхгүй юу? Тэгтэл өнөөдөр хүртэл өнөөдрийн төр засаг надад ийм мэдлэгийг олгоогүй байна. За залуучууд бүгд л боловсрол, ёс зүй, хүүхдийг багаас нь энэ авилгын эсрэг шудраг ёсыг тогтоох чиглэлээр боловсрол олох хэрэгтэй гэдэг дээр бүгд л санаа бодлоо уралдуулж 20 дугаар зуун соёлын давталгаа 2 удаа Монголд явсан байдаг шүү дээ. Тэр шиг том жин соёлын давталгаа явах хэрэгтэй юм болов.
хамгийн зөв арга бол хүүхдтэйгээ л харьцах. Хүүхдтэйгээ л ажиллах. Алдан бус боловсрол аль аль төвшөнд нь хүүхдийг шудраг байхад сургах. Авилга гэдэг энэ муухай хар том мангасан эсрэг бид нэгдэхийн тулд үйл ажиллагаа шийдэл гаргахын тулд хамтдаа зэрэг явах хэрэгтэй. Ирээдүйн авилга авдаггүй иргэнийг өнөөдөр бид нар бүтээх ёстой. Хүнийг яг төлөвшлөөс нь эрхлээ засж иж энэ байхгүй болно. Гэхдээ одоо бид нар угаасаа ингээд нөгөө сурсан юм сураар боож болохгүй гэдэг шиг өстө өөрчилж чадахгүй гэсэн үг бол биш. Энэний үеийг тэгэхээр хамгийн түрүүнд эхлээд төлөвшүүлчих ёстой минь хүүхдүүдэд багаас нь явах нь хамгийн зөв шийдэл юм байна. Гэхдээ одоо тэртээ дөргөө суудсан байгаа хүмүүст бид нар яах ёстой вэ гэхэлэр одоо юу гэдэг нөлөөлөл хийх ёстой л доо. Бид нарт мэдлэг хэрэгтэй байна. Өөрөө энэ нийгэмдэр амьдарч байгаа бол энэ нийгэмдэр амьдрахад ямар хэрэгцээ биднэрт гардыг, тэр хэрэгцээтэй холбогдуулж биднэрт ямар эрх үүрэг өгсөн байдгийг, хуулиараа олгогдсон байдгийг тэрийг бид нар нэн тэргуунд мэдэх хэрэгтэй байна. Төрийн байгууллагч бас тэр мэдээллийн миний зүгээс бол хангалттай өгөхгүй гэж хараад байгаа. Бүх насныханд илүү хүүхдтэй зүгээр яаж авилгыг мэдээлэх үү, ямар арга зам байдаг үү, шийдвэрлэснээ яаж шилдэг үү гэх мэтчлэн юм илүү тод тэг илүү юм чихэнд хүрэх үйц нүдэнд харагдах үйц байлгадаг юмар. За компьютер мэддэг улсууд яг авилгатай тэмцэх газрын нэг сайт руу орж мэдээ хардаг баг. Тийм ээ. За мэдхгүй мэдсэн ч тэрийг яаж олж харахаач мэдхгүй ардсан хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Маш их шүү дээ. Тэгэхээр төрөөс авилгагүй бай. Үнэхээр төрийн үйлчлэгийг авилгагүй хүргэе гэж байгаа бол төр засаг өөрсдөө татвар төлөгч биднийг авилгагүй орчинд амьдруулах үүргийнхаа хүрээнд орон даяар хөдөлгөөн өрнүүлээд авилгын шинжтэй ямар үйлдэлүүд байгаагаа төр өөрөө ихлэ сонсдог, мэддэг багт шүү дээ. Энийг хийхгүй. Төрийн албанд байгаа хүмүүс ч одоо амар чухал албанчул байгаа даа шүү дээ. Тиймээс хүнцэн цайлан хийдэд гэдэг мэдхгүй хийдэт юм бол. Их баг шүү дээ. Одоо 6-7 зүйл авна шүү дээ. Мэргэжлийн албаны ч нэг жоох. Мэргэжлийн албаны нэмэгдэл гээд нэг сая хүрэх баг л та. Би зүгээр нэг ойлгохгүй юм. Тийм амар чухал ажил хийж байгаа хүмүүсийн цалин яагаад тийм байгаад байгаа. Яаж сая төгрөгөөр 40 хүн яаж амьдрах юм бэ? Би 21-22-т тэгээд одоо гэр аав ээжтэй амьдрэх байгаа тохиол болж байгаа байхгүй юу? Би дэлгэрэнгээр хоолунд авчлах хуцнаар аавны 40 настай хүн яа сая төгрөг гаднаар амьдрах юм бол гоё л амьдраад шүү дээ тий. Яаж амьдрах боломжтой. Харин тийм сая төгрөгийн цалинтай төрийн албаа хаагч нар тэр бумын хаав зудлал ингээл байгаа л. Өөр хүүхдүүд нь ах дүүнэр нь ингээл харангуйч 2-300 сая төгрөгийн цоош нэлдвэ бензин машин унаал. Сая гарангийн цалинтай тэгсэрний эдэлж хэрглэж байгаа зүйл нь тэнгэр газар шиг байгаад тахаар бодит байдлаар хамгийн боломжгүй санагдаад. Энэ авилгын цаана нийгэм өөрөө ямар хор уршигтай байдалд орж ийн гэж үзэж байна. Иргэд яаж хохирж байна? Авилгын цаанууд одоо нийгэмний даяараа дэд баячуулна, баяжаад ядуусна, улмууд ядуусна ийм амьдралтай болж байна шүү дээ. Одоо нийгмийг буруу тийш нь гажуудуулж байгаа зүйл байхгүй. Өнөөдөр зүгээр авилгагүй байсан бол Монгол улсын хөгжил шал ондоо явах байх. Ондоо төвшөнд байх бас болоо. Авилга байгаа учраас бид нар хөгжиж чадахгүй байгаа. Юм болгоныг авилгаар шийддэг болсон. Одоо яг үндэ Монголд амьдрахад амар хэцүү шүү дээ. Ер нь бол ингээд ажил төлөвлөгөөцөл дандаа л хээл хахуулж шаарддаг те. Улаан цай шаардахгүй ч гэсэн ер нь ажлыг удаашруулаад тэгэл мэдээж тэр чинь хээл хахуул шаардж байна гэсэн үг шүү дээ. Тийм үстэй. Авилга бол маш их байна шүү дээ одоо. Танаа дараас сэргэнээр бүгдээрээ төрийн албаныхан бол тэр чигээр авилгад автсан байна. Буруу үр дагавар, буруу зүйлийг айгүйх дагуулж хөгжлийн гарцыг айгүйх хааж өгч байна л доо. Хин нэгний бүтэхгүй байгаа зүйлсийг ч юм уу, тийм зүйлсийг одоо ингээд мөнгө төгрөгөөр хууль хахуул, ийм хөдөө зүйлсээр бүтээдэг болохоор сөрөг үр дагаврыг өгдөг л гэж боддоо шүү дээ. Ер нь бол авилгагүйгээр ажил бүтээж болох уу? Болохгүй. Яагаад? Монгол болохгүй. Гадаад болмаа.
Залуучууд бол зүрх сэтгэл нь байгаа. Улс өх орноо хөгжүүлээ. Энэ зүйл нь болохгүй байна гэсэн бодлыг бол хүн болгон дотроо бодож байгаа. Гэхдээ нэг айдас байдаг. Залуучууд бидний хувьд бол харьцангуудаа энэ муу зүйлтэй тэмцэе гэдэг зүйл ярьж байгаа байхгүй. Тэгэд жишээ дуртад бол за миний аягүй сайн найз байдаг. Тэгээ төрийн байгууллагт орсон. Яг нүдэн дээр нэм навилгын шин чанартай үйлдэл болоод түүнийг одоо ингээд дарагдаа хэлсэн дараа нь хүлээж аваагүй. За дарааga ерөнхий газар руу хүсэлт бичсэн ерөнхий газар нь бас хүлээж аваагүй. Эцэстээ тэр найз маань өөрөө ажилгүй болсон. Залуучууд бид нэг бол төрд энэ авилгатай хамт ажил. Нэг бол ажилгүй өөрийнхөө амьдралыг аваад явах гэж. Авилгын хэргийг илчлээд гисгэх газар болсон дорчиг болоод яах вэ? Жимээгээ явж одоо хүмүүс юм болчихсон шүү. Ер нь бол миний амьдрал тохиолдохгүй бол амар тайван байгаа хүн би яаж гад заавал тэнд асуудал руу очиод ороод шийдвэрлэх гээд явна гэдэг нэг зүйл байгаа. Ус байдаг хинч тоодоггүй. Шийдвэрлэж чадахгүй. Ер нь бол тэгээд хүний хэрэгээр битгий хошууд өр гэдэг шүү дээ. Энэ олон түүний албаа агч нар гэр бүл хайртай хүмүүс ирээдүйн карьерийнхаа төлөө энэ авилгын ялзарсан байгууллагт ажилласаар л байгаа. Мэдгүй манай монголчууд ялангуяа энэсээ нэг тийм салахыг хүсдэг юм шиг надад санагддаг шүү дээ. Заавал ч хин нэгэн даргыг хүүхд, заавал ч хин нэгэн том хүний хүүхд ч юм уу найз нь үжиж тэнд ингээд дээшээ гарч явдаг. Ард иргэдийнхэн үнэн дуу хоолойг барьж аваад зүв болохын төлөө явдаг төргүү болчиход байна. Тийм хууль тогтоодыг их хурлгүй болчиход байна. Тэрийг эсрэгэн жигсдэг төрийн албаа агчид байхгүй болчихсон шүү. Тийм учраас ард түмэн яахын өөрхий зогсчихлээ. Нэг сайхан цаг ирнэ, дараагийнх нь хийх байхаа гэд ингэ суудчих шүү. Залуучуудын дунд ялангуяа авилга гэдэг ойлголт одоо нийгэмд хэвээ үзэгдэл мэт санагдаж байна гэдэг бол илэрхийлж байна л да. Тэгэхээр ер нь өөрөө яг авилга гэдгийн цаана одоо ямар хор уршигтай зүйл нуугдж байдаг вэ гэдэг дээр та бас санал бодлоо болцож. За авилгалын суурь одоо энэ мөн чанарыг бол миний хувьд бол юу гэж боддог вөхөр бас хүний өсгөөс ахуулаад те тэр орчин өөрөө тэрийг шаарддаг. Нөгөө талаас бол түүнд ороод амьдарч байдаг гэдэг юм уу. Тэр хүмүүс бол тэр орчингоо өөрөө хүсчихэд улам төвөнд дэлгэрүүлэхийг хүсдэг те. Тийм учраас энэ авилгалын энэ асуудал бол би нэг судалгааны юунаас дүнгээс харж ирсэн юм байна. Авилгалын индекс 1% өсөхөд дотоодын бүтээгдэхүүн 2.5% өсөх боломжоо алддаг гэж. Яг нэг ажилгүйдэлтэй ижилхэн хэмжээний тийм үр дагавартай байгаа байхгүй. Тийм учраас бол энэ авилгал бол алсуураа бол одоо маш олон зүйлийг бол дандаа буруу зүрх хөдөлдөг. Монгол улс авилгын индексээр сая 2019 онд байсан индекс 2020 онд ингээ хоёр шат ингээ хоошоо ухарчж байгаа байхгүй. Түр амьдралд миний боломжийг хулгайлах тий хүмүүсийн боломжийг хулгайлах тэр юмнууд л амирх болж ийн л гэж харж байна. Одоо нэг албан тушаал дээр одоо зэрэг анкет өгөөч юм уу тийм өгье гэж одоо бодъё л та. Гэхдээ тэр хүн одоо хүний нөөцийн ч юм уу одоо дээд албан тушаалтын нэг хүний таньдаг байдлаа гэж бодох юм бол тэр илүү давуу талт олчин гэсэн үг байхгүй юу? Би ингээ бүх шалгалтаа өгөөд бүх ярилцлагандаа ороод тэнцэн ч гэсэн тухайн тэр хүн таньдаг хүнтэй болохоор шууд арын алгадаад тэнцэх магадлал өндөртэй. Тэгэхээр надад айгүй хор уршигтай авилга гэдэг зүйл бол авилга бол өвчин байхгүй нийгмийн. Тэгвэл тэр авилга гэдэг өвчнөө авахын тулд эхлээд ямар өвчний шинж тэмдгүүд илрээд байгаа юм. Ямар хаана нүхэнд нуугдаад байгаа гэдгийг ард түмнээс асуугаач тий. Тэр чинь ард түмэл нуруундаа үрж байгаа. Тэр чинь хүүхдүүд нуруундаа үрж байгаа шүү дээ. Итгэл мөрөөдлөг байхгүй болгоод байгаа юм болоо. Боломжийг мөрөөдөлтөд аваад очих залуунаас юу үлдэх юм бэ тийм үсттэй. Бага ингээд хамгийн хоёр чухал зүйл нь авчиж байна. Тэг би хичээсэн ч хичээгээгүй ч ялгаагүй штэ гэдэг тэр сэтгэлийг суулгаад байгаа хамгийн гомдмор юм болоо. Мөрөөдөл байхгүй болж, итгэл байхгүй болж байна. Энэ хоёрыг аваа ичгаар тэгээ залуунд юу үлдэх юм бэ? Тэг босрлын төрийн сангийн зээлийн асуудлыг харсан чинь ерөөсөө тийм байлаа шүү дээ. Ерөөсөө 70, 80, 90% дандаа хувьтай боломжтой том компани захирлын одоо хүүхдүүд, эсвэл том эрх мэдэлтэй дарганы хүүхдүүд босрлын сангаас 50,000, 100,000 долларын үнэтэй сургуульд сурдаг. Төлбөрийн төлөө сурдаг. Сайндаа тэнцээгүй. Зөвхөн төлбөрийн төлөө сурчдаг сургууль гадаад их байна л да. Тийм учраас бол одоо энэ бол цаана хичнээн олон боломжтой. Өөрөө тийм авилгалын урдуур хагуур яагаад ингээд төрийн сангийн зээлээр аргалаад аваа сураад ирчихсэн залуучууд авилгалаа тэмцэхгүй. Дахиад өөрийнхөө хүүхдийг болдсон байх сургуулийг цаашаа явна үстэй. Тэгэхээр маш олон хүүхдүүдийн боломжийг бол хулгайлж байгаа. Тийм юм байгаа. Маш олон чадaltaй Монголдо иргэд ажиллая гэж бодож байгаа. Нэг үгүй хэлэхэд болоод яг зүгээр би
тэр дарга нарын хүүхд болгон тийм үү гэж хэлээд байгаа юм биш. Хамгийн гол нь хүний боломжоор урдуур ингээд даваа талаа ашиглаад ингээд олон жил явж ирсэн. Би ч гэсэн өөрөө бас тийм юм их туулж лээсэн л та. Төрийн сангийн зээл мэйл гэл одоо гадаад дотоод сурах боломжууд байж исэн. Харамсалтай тэнтэй юмуд олддог. Авилга гэдэг бол заавал ингээд Монгол чамд нэг 5 цас хөхөл авилга гэж хараад байна уу үлдээ. Төр өргөсөн тангарынхаа ажлыг хийгээгүй, хийхийг хүсээгүй, хариуцлага алдсан болгоо авилга шин. Төрийн үйлчлэгээ шудраг явуул бүгд л авилга шин. Одоо тэр ихтгэл Европын орнууд бол шудраг ус үйлдэл болгоо авилга гэж үзэж шин. Бүр эсрэгээрээ. Тэгэхээр чим тэдний шат бол өндөр байна. Бидний шат маш доор байна шин. Тэгэхээр л бид нар их л юм хийх ёстой даа. Яг энэ нөгөө нэг хэрэг маань нэлээд алдартай хэрэг учраас мэдээж мэрэгчлийнхэнтэйг бол ярилцж байсан. Хоорондоо ажлын цаг заваараач гэдэг юм уу тэр хэргийг юу гэж бодож ийн гэх мэтлэнгээр ярилцж байсан. Тэрнээс шал өөр үнцэг гарч ирсэн. Манай энэ шүүн таслах ажиллагаа гаднаас нөлөөлөх эсвэл энэ шүүн таслах ажиллагаагаар ингээд шүүлтүүрээр орж байгаа зам нь өөрөө айгүй тийм бодлонтой байгаа болов гэж хараад байгаа байхгүй. Шүүх бол өөрөө хинээс ч одоо хараад бас байх хэрэгтэй л доо. Уул нь бол тэгэнгუთ миний хувьд юу гэж хараад байгаа вэ гэхлээр шүүхээс бол айгүй тийм юу гэдэг яллагтчид ашигтайгаар шийдвэрлсэн байсан. Тийм болохоор л итгэлцэл төрөхгүй байгаа. Тийм болохоор л авилга байж л байдаг ш. Одоо тэгээ яах вэ? За өгчлөө бид нар үнэхээр мэдээлчлээ бүр амар хэрэг болгоод мэдээлээд энийг энэ болохгүй юм болоод тийш тэгээ оцсон чинь нөгөөх нь зүгээр 6 сар авдаг, зүгээр тэнсэн авдаг, торгуул төлдөг. Энэ биш байгаа байхгүй юу? Тийм болохоор л итгэлцэл үүсэхгүй. Тэгэл хамаагүй штэ. Тэгэхээр нэг хүмүүс юу гэж харах вэ гэхлээр авилгын гэмтэргийг авчиж болд юм байна. Би ийм их мөнгө авчаад тэтгэн хувийг би торгуул төх юм байна гэдэг өөрөө нийгэмд мессежийг өгнө л дөө. Ард түмэн хариуцлагаад яаж тавихаа мэдэхгүй байна. Яаж тэднэртэй тэмцгээ бас мэдэхгүй байна. Гарц гаргалгаа мэдэхгүй байна. Би бол нэг сайн ойлгодгүй юм руугаа оронгуудаа шууд өөрийнхөө хичээл зүтгэлээр хувь нэмрээ оруулъя гэдээ орохоос илүүтэйгээр тэр нэг зүйлийг ойлгох хамгийн их хэрэгтэй л болж байгаа. Авилгатай тэмцэх асуудал яагаад ингэж талаастаа арилахгүй улам газар аваад хор тавдраас илүү аюултай болоод байна гэхээр манай Монгол Улсын эрэг хуулийн 22 дугаар бүлэг дээр авилгын эсрэг эрэг хуулийн зохицуулт байж байгаа. Тэрэн дээр ялын маш олон төрөл байгаа. Торгож болно. Зорчих эрхийн хязгаарлаж болно. Бүр тэр үтгэл дахиад төрийн албан томилогдох нэг хугацааг нь хойшлуулж болно. Хорж болно гэдэг. Тэгэхээр авилгын хэрэг гэдэг бол хохирол нь нийгмийг тэр чигт нь бохирдуулсан хохирол ихтэй хэрэг байхгүй юу? Тэгэхээр авилгын хэргийн асуудал дээр бол тийм одоо торгох, хязгаарлах, төрийн албанд очих гэдэг шагналах гэж байгаа юм шиг шагналаас ухраалаа гэдэг шиг тийм хуулийн зохицуулт байж болохгүй. Одоо бид бүгд орон даяар харж байна. Дэлхий дээр байгаа авилгатай тэмцэж байгаа орнууд ерөөсөө хөрөнгө хураагаар хорж илэн шүү дээ. Ийм л хоёр арга хэмжээ авчихна. За жоохон одоо урд хөршөдөхөд толгойг нь аваа иччинь тийм. За толгойг нь аваад одоо бас яах вэ бид нэр арчилсан орон юм байна. Толгойлсон байж чинь тийм ээ. Гэхдээ уучлаарай. Үнэлэхүй хөрөнгөцсөн, эрх мэдлээ уруулан ашиглаж хөрөнгөцсөн, төсвөө сулгаа хийсэн хэрэгс сэтэрсэн шүү дээ. Тэгэхээр энэ юм дээр бид нар бол нөгөө л дахиад улсын хурл руу. Дахиад улсын хурл руу. Улсын хурлын гишүүн болгон авилгагүй болохын төлөө хөдлөх ёстой. Хуруу хүмүүс битгийл бүр оюун санаагаа хөдлөх ёстой. Миний хувьд бол тийм ажиллаа хэрэгтэй юм тийм ээ. Ажиллаа хийх хэрэгтэй. Энэ улсыг авч явах гэж байгаа юм бол яаж авилгагүй авч явах уу гэдэг дээр ухаанаа оролдуулах хэрэгтэй байна. Авилга авч байгаа этгээд яг хүн алсан юм шиг. Авилга авч байгаа этгээд одоо зандалтан шиг тийм шийтгэл авдаг цогцолцоогт бий болгож өгөөч. Яг гүнэлтэд би бол Монголд бол хууль бол яг нэг бүрэн төгс үйлчлдэг гэж бодлоо. Үнэхээр дотор бол хүлэн зөвшөөрдөг. Яагаад тэгэхээр хууль мөнгөтэй хүмүүст нь амар тийм нэг юу гэх сул дорогоор үйлчлээд одоо мөнгөгүй бидний хувьд бол хууль бол аягүй чанга үйлчлдэг. Ял гэдэг маань өөрөө яг уу тухайн хүнд одоо өгж байгаа шийтгэл гисгэл байдаг. Нөгөө талаасаа ямар байдаг вэ гэхээр тухайн нөгөө гэмт хэрэгтнүүдэд буюу энгийн одоо гэмт хэрэг үйлдэггүй иргэдэд айцын мэдрэмжийг төрүүлж яадаг байхгүй юу? Тэрнгээрээ одоо нөгөө урьдчилан сэргийлэх байдлаар одоо илүү байдаг гэсэн үг. 17 онд эрүүг үйл шинжлэгдснээс хойш бол эрүүг үеийн зорилго нь цагдан хорих одоо байцаан шийдэх биш. Тухайн одоо хүн
гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх гэдэг зорилго бол орж ирсэн. Тэгэхээр урьдчилан сэргийлэхийн тулд одоо тэр бас ялын нэг үүрэг нь байдгаа гэсэн үг. Шүүгчнэрийг олон дээр буруутгах болохгүй. Шүүгчнэр эрүүгийн хуулийн дагуу санкц буюу өөрт олгогдсон эрхийнхээ өрөөнд л хариуцлага оногдуулж байгаа. Харин бичмэл хууль буюу цагаан дээр хараар бичигдсэн байгаа хуулийн санкц нь бага байгаа учраас энэ хүмүүс давраад наа. Маш их хэмжээний одоо хүн шийтгэл оноосон бол хүмүүс нэрийн чи авч болдгоо мэт штэ гэдэг сэрүүлгийг авах байсан баг. За тэгээд дээрэс нь ийм санкцтай байдаг шүү те. Эрүүгийн хууль та заасан ийм санкцтай байдаг шүү. Та гэмт хэрэг үйлдэж шүү. Хэдий аваад ингээд таны ажил болохгүй байгаа ч гэсэндээ та гэмт хэрэг үйлдээд шүү. Та гэмт хэрэгтэн болоод шүү гэдэг сэтгэл зүгэл суулгаж өгөх хэрэгтэй юм л да. Нийгэм цацах хэрэгтэй. Тэгжээж л одоо юу гэдэг юм. Хүмүүсийн маань одоо нөгөө нэг энтэн танил энтэн суудсан сэтгэлгээ солигдно л доо. Шүүхийн ажилтдаг хууль нь өөрөө тийм учраас хамаг гал шүүхтэр очиод байна гэсэн үг. Ягаад их хурлын 76 гишүүл очихгүй. Тэр хэд авилгын гэмт хэрэг дээр 8 хүртэлх жилийн 20 халттай гэмт хэргийг ягаад 15 жил 25 жил болохгүй байгаа юм бэ гэдэг нь асуудал байхгүй юу? Тэгээ шүүх рүү дараад идэг. Нөгөө АТГ хэрэг бол дараад идэг. Асуудлууд бол байгаа юу байгаа. Гэхдээ хууль нь өөрөө хамгаас их асуудалтай учраас тэр байгууллагуудыг мух харагдуулаад байна гэсэн үг. Миний харж байгаа өнцөг гэвэл төрөөс гаргаж байгаа энэ зохицуултууд, хөтөлбөрүүд, бодлогууд яг хэрэгжилтийг нь харахаар яг өнгөцгөн тал дээр нь гадных өнгийн л өөрчлөлт идэг. Улаан байх юм бол цагаан болгочдөг, харих юм бол цагаан болгочдөг. Ингээл өөрчилж идэг. Яг суур нь яг гол цөмдөө яг юу байгаа даа тий? Яг тэрийг авч үзэх хэрэгтэй. Би түрүүн ярьсан тий. Монголд хүн авилгалаар төрж гинөө гэж тий. Авилгалаар сөөбөд орж гинөө, авилгалаар баг сургуульд орж гинөө. Юунаас болоод байгаа? Төр иргэддээ хэрэгтэй байгаа хэрэгцээг нь хангаж өгөхгүй байгаа болохоор иргэд тэр хэрэгцээг хангахын тулд төрөөс авахын тулд авилгал өгөөд байна шүү дээ. Тэгээ манай залуусан ярьж байгаагаар бол хит тооны хойноос хэлбэр агуулга тал руугаа анхаарат байна. Тийм учраас энэ засгийн газрын тэргүүлж байгаа энэ нэгж маань одоо ажлын хэсэг шүү дээ. Ажлын хэсэгт бол итгэхгүй байгаагаа бас илэрхийлээд байгаа. Энэ юутай холбоотой вэ гэхээр залуучууд маань авилгын эсрэг явуулж байгаа засгийн газрын бодлогыг бүрэн ойлгохгүй байна. Дээрээс нь авилгатай тэмцэж чадна гэж итгэхгүй байна гэсэн үг. Дээрээс нь залуучуудын хувьд нэг сайхан зүйл нь тэнд оролцсон 9 залуу бүгд санал нэгтэйгээр залуучууд бид авилгын эсрэг бүгдээр нэгдье, шудраг ёсыг шаарддаг. Авилгын эсрэг тэмцдэг юм залуучуудын хөдөлгөөн өрнүүлвэл манай залуучуудаас дэмжихэд бол бэлэн байгаа юм байна гэдгийг бас хэлсэн үнэхээр сайшаалтай. Нэг хүн биш бөөнөрөө нэгдэж бүр юм нэгдсэн гоё тийм тогтолцоо эсвэл залуучуудаараа бүгдээрээ нэгддэг юм уу те. Ингэжээж л яг энэ нийгэмдэр сайхныг бүтээж авилгалыг байхгүй болгож бүр ингэ жоохноос нь л эхэлж явахгүй бол бас жоохон хэцүү дээ. Сая коронавигийн үегээд одоо магадгүй дараа жил индекс гарвал миний бодлоор зөвхөн хуульчин зүгээс илүү ухрах байх гэж бодож байгаа. Энэ коронавитойгоо болоод коронавигоос болоод хүн цогцлоод бий болсон. Тэгэхээр ер нь ингээ Монголд одоо энэ ингээд хүн болгоо ер нь бол мэдээд байна шүү. Мэдээд байна. Хамгийн гол нь энэ асуудлыг яаж шийдэх вэ? Хуулийн өрөөндөнч төр өөр бусад одоо бизнес салбар бусад төвшөндөнч төр яаж шийдэх вэ гэдэг дээр нэгдсэн нэг шийдэл түрээд ингээд явахгүй бол ерөөсөө л ийм байдаг юм байна гэдэг мэдээлэл одоо аваад байна. Саний ярьсан залуучдаар бол яг ийм юм байна. Ингэж шийдэх юм бол ийм юм гарч байгаа гэдэг зүйлүүдийг ярьж байгаа нь бол нэлээ одоо миний хувьд одоо өндөр үр дүнтэй болсон л гэж үзэж байна. Өнөөдрийн боломжгүй зүйл гэвэл бид нар хизээ төрөхөө бас хизээ өгөхөл мэдэх нь боломжгүй байна. Тэгээс бусд нь бол угаасаа боломжтой. Хүсэх юм бол хин ч авилга авахгүй чадна. Хүсэх юм бол хин ч авилга өгөхгүй чадна. Би хэллээ гэдэг нь өөрчлөгдөхгүй баг. Гэтэ хэлсээр байна. Үнэхээр сайхан зүйлийн төлөө алхам хэрэгтэй. Бид нэр үнэхээр ярьж ханлаа. Бүр ингээд нэг нь ингээд цуглуулдаг. Танилуудаа дуудаа цуглуулдаг. Ярьж хансан байхгүй. Одоо хийх хэрэгтэй. Чичлэх хэрэгтэй. Заах хэрэгтэй. Буруу зөвийг хэлэх хэрэгтэй байхгүй.